제가 여기 한국 온 지 얼마 안 됐으니까 한국 문화를, 스트리트 댄스 문화를 깊게 잘 모르겠습니다. 특히 크레이지 크루 님도 잘 모르겠습니다. 와, 잘 모르겠습니다. K-pop ертөнц чи өөрөө ингээ фэн бейс агуу болохоор тэрэн дээр бас жижигхэн алдаа гарангууд бас жоохон хэрцгий шүү дээ. Тэр чинь бол фэнүүд бол бас амар өдөр тутамд ингээд хийж байгаа ажлаасаа ингээ амар олон хүмүүсүүдээс ингээд эерэг комент авдаг мөртлөө ганцхан хүний дээр амар сөрөг комментиг яаж их анзаарчдаг хүн бас амар сонирхолтой. Вирус шиг ингээд толгойд бодогдоод яваад байдаг. Тэгээд тэр чинь тэгээд ингээд хүний өдөр тутмын амьдралд ингээд надад тэгэж нөлөөлж хахад маш их хейт коммент ч юм уу те маш их юм сошиалын юм анти зүйлийг хүрчиж байгаа хүмүүс яаж байгаа л гэж бас хүмүүс амар санаа зовдөг. Хүнийг бол үгийн хүч гэдэг бол тэрэн дээр л гарч ирдэг гэж бодлогосон. Яг л чи би яг нэг өрөөнд тарьж байгаатай тийм л адилхан зүйл цахим орчинд нэг нэгнтэйгээ жоохон боловсон хандцгаая. Тэгэхээр үг гэдэг хүчтэй болохоор хаяада нэг ингээд хүнд муу сэтгэл өхөөс өмнө дахин нэг бодож үзээрэй. Нэг нэгэндээ хайртай байцгаая. Соёл танаас эхлэн